Сайн байцгаана уу? Happy Workplace podcast-ийн маань ээлж дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараараа бид нэлээд сонирхолтой сэдвийн талаар ярилцахаар бэлтгэсэн байгаа. За тэр сэдв маань бол ажлын байр ба гендер. За энэ сэдвийн тухай өнөөдөр биднэрт мэдээлэл хүргэхээр Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч дэд профессор Хишиг Ням хүрэлцэн ирсэн байна. За сайн байцгаана уу? Тэгэхээр нөгөө ер нь бол ингээд нөгөө сүүлийн үед гендерийн эрхтгш байдал гэж яригадаад идэг те. Тэгэхээр нөгөө хүмүүс заримдаа гендерийг биологийн хүүстэй бас андуурч гад байдаг тий. Тэгэхээр энэ ажлын байран дээр ер нь энэ биологийн хүүс гендер хоёр ямар ялгаатай, гендерийн үүрэг ямар байдیں۔ Үүргээс шалтгаалаад хүнд ямар ачаал үүсдэг. Энэ нь магадгүй нөгөө ажлын байран дээр ажил мэргэжилтээр ер нь ямар байдیں гэдэг талаар товчхон мэдээллийг ондрох дээр ярилцсан тий. За тэгвэл хамгийн ихний асуулт маань ер нь заавал хэн нэгэнтэй харилцахдаа ягаад тэр хүн эмэгтэй байна уу эсвэл эрэгтэй байна уу гэдгийг мэдэх шаардлагатай байдаг юу? Ажлын байран дээр ч тэр тий, хувийн харилцаан дээр ч тэр. Тийм ер нь бол тэгдэж тий, зарим хүмүүстэй олцохтой эрэгтэй юм уу эмэгтэй юм уу. Одоо шинэ манай сэтгэл судлалын ангид ингээд айгу цөөхөн эрэгтэй хүмүүс байдаг. Тиймээ эрэгтэй нь хийдیں, эмэгтэй нь хийдیں гэдэг ч юм уу тий, бид нэр айгу тэгэж асуудаг. Тэгэхээр ягаад хүмүүс ингээ уулзах гээд байгаа хүнийхээ хүүсийг эхлээд мэдгүйхээр тэр хүнд ямар нэгэн ингээд нөгөө төлөвлөгөө бий болдог гинэ. Жишээлбэл одоо яадгийн жишээлбэл тэр хүний талаарх мэдрэмж үүсдэг те. Эрэгтэй хүмүүс байх юм бол би ингэж харцсан, эмэгтэй хүмүүс байх юм бол ингэн гэсэн бодол үүсдэг. За түүнээс гадна тухайн хүндтэй харилцахдаа гарах миний хандлага, зан үйлд тодорхой хэмжээний гэд бэлэн байдал бий болдог. Иннээсээ шалтгаалаад одоо шинэ уулзах гээд байгаа хүн эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу гэдгийг бас сонирхдаг юм хандлага. Гэтэ хүн болгон бас тийм биш. Тэ? Ямар хүнтэй уулзна гэдэг ажил хэргийн харилцаа учраас магадгүй ажил хэргийн харилцаа биш. Тэ? Магадгүй найз нөхдийн ч юм уу өөр харилцаа байх юм бол бүр энэ нөгөө биологийн хүүсийн агих мэдэх бас хүсэл сонирхол байдаг байна. Тэгээ бас бид нар заримдаа хүний нэрээр нь шууд айгу хурцлт хамглаад байдаг шүү дээ. Айгу эмэгтэй нэртэй юм байна. Би эмэгтэй гэж утсан чи эрэгтэй хүн байлаа гэдэг ч юм уу тий. Ааха. За тэгэхээр та яг ярианыхаа их нөгөө биологийн хүүс гендер гэж ярьсан тий. Энэ хоёрын хоорондын ялгааг нь манай сонсогчдод тайлбарлаад. Ааха. За энэ нөгөө нэг гендерийн талаар ер нь бол шинжлэх ухаан судлаа 100 гаруй жил болж байгаа. Маш одоо судлагтаад удаж байгаа сэдв гэсэн үг. Тэгэхээр нөгөө ер нь яагаад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн адил төстэй шинж нь ер нь юу юм? За одоо бүгдээрээ хоёулаа жишээлбэл ярив те. Эрэгтэй хүмүүс жишээлбэл ямар ажил мэргэжилтэй, эмэгтэй хүмүүс жишээлбэл ямар ажил мэргэжилтэй байх вэ? Ерөнхийдөө нэг юм тогтцоо ойлголтууд байгаа гэдэг чинь захирал удирдлага гэхэр нэг эрэгтэй. Тэгээ тал руугаа тий. Тийм, заслын эмч гэвэл бас эрэгтэй гэдэг ч юм уу. За тэгвэл сувилагч гэхээр эмэгтэй. За тэгэнгүүт нөгөө эрэгтэй сувилагчдаа аягүй цөөхөн тий. Цөөхөн хидтэй таарахаараа бид нэг их гайхаал гэдэг ч юм уу нэг юм тассан байдал бас ажиглагдаад тий. За энэ бол бидний тогтсон хандлага байгаа байхгүй. Жишээлбэл одоо тий хүүхдэд харуулдаг, гэрт ингээ хүүхэд хардаг асрагч ч юм уу тий. Тийм хүмүүс байх юм бол магадгүй эцэг эхчүүд эмэгтэй хүнийг авах гэдэг. Яг зөв. Тий. Иймэрхүү айгүйх хандлагууд агаад байдаг. За тэгвэл магадгүй харилцаан дээр эмэгтэй хүмүүс нь илүү ингээд дотн ч юм уу тийм харилцаа илүү хоорондоо нээлттэй ярьдаг ч юм уу. Эрэгтэй хүмүүсийн хувьд бол ингээд нэг тэр харилцаан дээр одоо ядгийн тийм үгүй гэдэг ч юм уу тийм дотны харилцааг эхэлж үүсэхтэй ер нь бол айгүй хаалттай байдаг тий. За өшөө хүмүүсээс тусламж гуйхын хувьд ч гэсэн ялангуяа эмэгтэй хүн бол ингээд туслаад өгөөч тэгээд туслаач өгнө. Эмэгтэй хүн ч эрэгтэй хүн ч тэр хүн тусалчдаг тий. Эрэгтэйний хувьд бол магадгүй хамтарч ажиллаж байгаа ч юм уу ажлын байран дээр бол ялангуяа тусламж гуйхад бол эрэгтэй хүмүүсийн тодорхой хэмжээгээр хаалттай байгаа тий. Гэх мэтчлэн энэ бол ингээд нийгэм хүмүүсийн хандлага нь тэр хүнд ингээд өгөөд байгаа юм нэг дүр болгоод байгаа байхгүй тий. За тэгэхээр нөгөө биологийн хүүс гэдэг маань яг вэхээр энэ биологийн ангилал генийн одоо өгөгдөл хоромсоомын өгөгдөлтэй энэ бол гормоны ялгарлаар ингээд бий болчихдог. Гормон хоромсон гений өгөгдлөөр тий. Эрэгтэй эмэгтэй гэж ялгардаг. Энэ бол харьцангуй тогтмол ангилал. Гэхдээ сүүлийн үед хүүсээ солиод байгаа. Тэгэхээр энэ бол өмнө нь энийг бол харьцангуй тогтмол гэж үзчихсэн бол сүүлийн үед бол ингээд нэг хүүсээ солих хандлага бий болцсон, хүүсээ сольж байгаа. Тэгэхээр энэ бол бас тогтмол биш болчихжээ. Доктортай ийм одоо зүйл биш болчихжээ гэж үзээд байгаа. Гэхдээ л биологийн хүүс бол төрөлхөөс те анх төрөхөд ямар биологийн хүүстэйсэн энэ бол харьцангуй доктортай гэсэн үг. Гендер гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр би уг нь одоо ядгийн ихээс төрөнгөтэй эмэгтэй байлаа гэхэд надад нийгэм тийм зүйлийг өгөөд байгаа байхгүй юу. Эмэгтэй хүн бол одоо ядгийн
хүнд ингээд халамж тавьдаг, хүнд санаа тавьдаг, тэг хүмүүстэй их харилцаа сайн үүсгэж чаддаг. За охтуудын хувьд бол нийгэм ямар зүйл үүсгэдэг гэхээр ингээд сайн сурах хэрэгтэй. Тэрний хажуугаар хүмүүстэй зөв харилцдаг хэрэгтэй байх ёстой. Гэрээ ажил сайн хийх ёстой гэдэг ч юм уу те. Сайн ээж авах ёстой. Насан турш соёно, гэр бүлтэй болсон сайн ээж авах ёстой. Хүүхэд гаргах ёстой гэсэн ийм нийгэм хандлага ингээд хүмүүст өгөөддөг. Эрэгтэй хүмүүсийн хувьд яадгүй гэхээр дайчин байх ёстой. Одоо юмд бууж өгөх ёсгүй. Тэ магадгүй ингээд ажил үүрэг дээр багаар харилцаж гисэн ингээд нэг давмгайлах үүргийг гүйцэтгэх ёстой гэдэг ч юм уу. Спорттой сайн байх ёстой ч юм уу. Тэ магадгүй сэтгэл хөдлөлийн доктортай байх ёстой. Хэр баг үйлээд байх ёсгүй байдаг. Гэх мэтлэн ийм зүйлийг нийгэм өгөөд байгаа байхгүй. Үүнийг болохоор гендер гэж хэлээд байдаг. Хүмүүс уг нь бол тэрийг би өөрөө хүсэж аваагүй. Надаас нийгэм тэгж хүлээлттэй байгаа. Эцэг гэх маань тийм хүлээлт өгөөд байгаа байхгүй. Тэгэхээр энэ болохоор яадгүй гэхээр энэ одоо гендер гэдэг зүйлийг тухайн соёл, нийгэм, цаг хугацаа, магадгүй улс орон энэ бүгдээс шалтгаалаад өөр байгаад байдаг. Яг гендерийн сэтгэл судлаар судалгаа хийжсэн нэг хоёр эрдэмтэн хүүхд төрүүлэхтэй. Хүүхдээ ерөөсөө эрэгтэй эмэгтэй гэж ялахгүйгээр юм худалдаж авах тааж худалдаж авах тааж гэсэн яг юм нэг төвийг сагсан тий юм ягаан цэнхэр гэж ялахгүй тоглоом авах тааж гэсэн тийм байдлаар тийм гэж ялахгүй тэр хүүхэд юу дуртай нь тэрийг авч өгдөг. Тийм байдлаар болъё гэж бодсон боловч нэг наснаас эхлээд тийм байдал юусоо байхгүй болцсон. Яг л худалдан авалт хийхээр заавалжгүй охтууд хөвгүүдийн тасаг гэд байсан. За дөөмөд авсан ч гэсэн охтуудын хувьд нэг жижигхэн банттай ч юм уу жижигхэн зүрхнүүдтэй ч юм уу тий иймэрхүү байдал болсон. Тэгэхээр энийг хэн үүсгэж байгаа гэхээр эрэгтэй эмэгтэй энэ хүмүүсийн энэ гендрийн ялгааг хэн үүсгэж байдаг гэхээр бүр эцэг эхчүүд. Тэ аав чи эрэгтэй хүүхдээ жиж ийм нэлцгай байж болохгүй шүү дээ. Хүчтэй ах хэрэгтэй байхгүй гэдэг тий. Эмэгтэй хүүхдийг чи ингээд хайрлах хэрэгтэй. Эмэгтэй хүүхд чамайг зодсон ч гэсэн чи ямар нэгэн хариулт үзүүлж болохгүй. Тэ эмэгтэй хүүхд гар хүрж болохгүй. Эмэгтэй хүүхдүүдийг болохоор ингээ хүмүүстэй айгуу тийм сайхан харилцаатай байх хэвээр. Юмыг ойлгодог байх хэвээр. Зөөлөн байх. Тийм зөөлөн байх хэвээр. Эмэгтэй хүүхд илүү магадгүй урлагийн талын хичээл, хэлний талын хичээлүүд сайн байх хэвээр гэдэг ч юм уу. Хүүхэд илүү сайенс талуу тэ одоо шинэлүү ухаан тэр тал руугаа илүү сайн байх хэвээр гэдэг ч юм уу. Ийм юг эцэг эхчүүд цаанаас ингээ үүсгээд байдаг. Тэгэхээр энэ нь явсаар агаад хүнийг юм ингээ ялгаатай байдлыг бий болгох чаддаг байхгүй. Тэгэхээр үүнтэй холбогдоод бас гендрийн үүрэг гэдэг зүйл гарч ирдэг. Тийм. За тэгэнгүүтээ бүгдээрээ бодъё л доо. Жишээлбэл за биологийн хүүсийн хувьд эрэгтэй эмэгтэй хүмүүс юу ямар ялгаатай байх хэвээр. Сэтгэл хөдлөлийн хувьд, танин мэдхийн хувьд хоёулаа бодоод үз та. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг гаднаас нь бол ингээ харчиж байгаа штэ биологийн хувьд за нэг юм бэ тийм би магадгүй булчин томтой жижиг гэдэг ч юм уу. За арсны өнгө хувьд ч гэдэг юм. За тэгээ мэдээж нөгөө зарим бид эрхтний хувьд бол ялгаатай. За тийм гадаад төр төрхийн хувьд те. Тэгвэл яг биологийн талаасаа ч юм уу сэтгэл зүйн хувьд ямар ялгаа? Тэгэхээр одоо шээ хоёулаа танин мэдхийн хувьд ямар ялгаатай байж бодъё. За танин мэдхийн хувьд за мэдээж оюун ухааны төвшний хувьд бол ер нь бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд ялгаа байхгүй гэж үздэг. Ягаад гэвэл оюун ухааны төвшний 5 IQ-гийн 50-70% нь төрөлхийн гаралтай гэж үздэг шүү дээ. За тэгвэл танин мэдхийн процессын хувьд за энд ялангуяа нөгөө хэл яриа айгуу хордог тий. Ягаад эмэгтэй хүмүүс илүү хэлний чадвар сайтай байдаг тий. Эрэгтэй хүмүүс арай удаан магадгүй хэл ярианы одоо хэл сурахтаа илүү удаан байдаг ч юм уу тий. Гадаад хэл сурахтаа эмэгтэй хүмүүс нь илүү чадварлаг байгаад байдаг. Энэ болохоор угаасаа тархины бүтцтэй жоохон холбоотой байгаад байдаг тий. За дараа нь болохоор нөгөө нэг орон зайн сэтгүүн чадварууд байдаг. Ялангуяа математиктэй холбоотой орон зайн чадварууд юу. Жишээлбэл эмэгтэй машин бариад явхад ер нь гээл гадуур төвчрөж явхад л одоо шинэ яг эмэгтэй жолооч байгаад байгаа гэхээр эмэгтэй жолооч байдаг ч юм уу те. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүмүүс нөгөө орон зайн ийм ялангуяа mental rotation гэдэг нөгөө сэтгцэн эргэлтүүд орон зайн эргэлтүүд тэр жоохон сул агааддаг. Тэгэхээр ингээд нөгөө өмнө ингэдэг байсан байна л да. Жишээлбэл гадаадд Америкт ч юм уу SAT шалгалтын те математикийн шалгалтын үеэр за магадгүй Монголд энэ судалгаа нь бол яг гендрийн хувьд бол ялгаатай байсан судалгаа би хараагүй. Тэгэхээр энэ нөгөө гадны судалгаанууд яадаг байсан бэ гэхээр эмэгтэй хүүхдүүд математиктаа илүү сул эрэгтэй хүүхдүүд сайн аваад иддэг гэсэн
Яагаад ийм байна вэ гэсэн чинь тэр математикийн даалгаврууд дээр нөгөө орон зай эргэлтийн даалгаврууд айгүй хөгөөд тэр нь шалтгаалаад нөгөө эмэгтэй хүүхдүүд суулгаад байсан. А гэхдээ эмэгтэй хүүхд болгон математикта муу биш угаасаа. Эмэгтэй хүүхдүүд тооцоолон бодох, санхүү, нэгтлэнгийн тэрүүнүүдээр айгүй сайн байгаа. Хөвчлэн нэгтлэнгүүд эмэгтэй байдаг. Тийм эмэгтэй байдаг тий. Тиймэрхүү байгаад байдаг. Тэгэхээр эрэгтэй хүмүүсийг илүү нөгөө архитектор магадгүй орон зайн тэм чадварууд дээр эрэгтэй хүмүүс айгүй их байгаад. За тэгвэл сэтгэл зүйн хувьд ямар ах вэ гэхээр сэтгэл хөдлөлийн хувьд эрэгтэй хүмүүс илүү ингээд доктортай байх гадбайдаг тий. Магадгүй эрэгтэй хүмүүсийн эмпати чадвар буюу бусдыг ойлгох чадвар нь арай жоохон эмэгтэйчүүдээс сул байгаад идэх ч юм уу тий. Найз нөхдийн хувьд эмэгтэй хүмүүс цөөхөн айгуу тийм цөөхөн хэрнээ тэгсэн хэрнээ айгуу дотн найс нартай бол эрэгтэй хүмүүсийн хувьд тийм биш. Тий олон байдаг. Яагаад олон байдаг гэхээр одоо цуг нэг сонирхолтой юм хийнгүүт найзууд айгүй амархан найзууд болдог. Эмэгтэй хүмүүс болохоор ингээ ярилцаад яг нэг үзэл бодолтой болсон хойно найз гэж үздэг бол эрэгтэй хүмүүсийн хувьд нэг сонирхол, нэг клуб ч юм уу, нэг юмд оролцсон гутаа найз болол, про болол яваад өгчдөг тий. Тэгэхээр эрэгтэй хүмүүсийн хувьд айгүй олон найзтай болно. Гэх мэтлэн сэтгэл зүйн хувьд бол ийм юмнууд байгаа. Тэгэхээр нөгөө нэг эдгээр онцлогуууд нь яадаг уу гэхээр ерөөсөө л нийгмээс шалтгаалаад байдаг тий. Нийгмээс шалтгаалаад байдаг. За тэгвэл гендер гэдгийг яг юу гэж тодорхойлсон бэ гэхээр нийгмийн ялгаанд хувирсан энэ биологийн ялгааны танин өтгөө баг хүртгүү гэлж байгаа байхгүй юу? Нийгмийн ялгаануудад ингээд ийм ялгаанууд байсан. Энд хувирсан биологийн ялгааны хүртгүү болон танин өтгөөг бид нар гендер гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр гендер гэдэг маань бидний нийгэм ингээд биднэрт өгөөд байгаа тэр үүрэг, тэр дүрийг ерөөсөө нийлүүлэл гендер гэж бас ойлгож болохоор тий. Эрэгтэй хүн бол юм байх хэвээр, эмэгтэй хүн бол юм байх хэвээр гэсэн юм зүйл. А гэхдээ биологийн хүсийн хувьд эрэгтэй хэрнээ эмэгтэй хүний одоо жишээлбэл хүмүүсийг одоо их ойлгодог, эмпати чадвар нь сайн, магадгүй сэтгэл хөдлөл нь жоохон эмэгтэй хүнтэй ойролцоод тийм зүйлүүд маш их байдаг тий. За тэгэнгүүтээ сүүлийн үеийн сэтгэл судлалын судалгаанууд дээр ямар гарч ирсэн бэ гэхээр нөгөө биологийн хүсийн хувьд ялгаагүй хэрнээ гендерийн хувьд ялгаатай зүйлүүд айгүй гарч ирдэг болсон. Тийм учраас нөгөө сэтгэл зүйн тестүүд дээр ч тэр ялангуяа бүр нөгөө нэг эрэгтэй эмэгтэй тестүүд хүртэл ялгаатай байгаад байгаа байхгүй. Сүүлийн үед бол гадны судалгаанууд айгүй их тэгж байгаа. Сайхан бид нар хийсэн нэг нөгөө сэтгэл зүйн уян хатан чадвар, за өөртөө итгэх итгэл, тэгээд нийгмийн дэмжлэгийн талаарх, өөрийн мэдрэмжийн талаар судалгаа хийхэд биологийн хүүсдэр төдийлөн ялгаа илэрэг боловч гендер дээр ялгаа эхлээд ирсэн. Одоо шинэ эрэгтэй хэрнээ одоо эмэгтэйлэг шинжтэй байх юм бол тий. Тэгмээ эмэгтэй хэрнээ эрэгтэйлэг шинжтэй хүмүүсийн хувьд ялгаа илэрнэ гэсэн үг байхгүй. Тэгээд тэн дээр бол ялгаа гарч эхэлж байгаа. За тэгэхээр нөгөө ер нь нөгөө эрэгтэй хүүс бол Y хромосом дагуулагдж байгаа. Тэгэнгүүтээ гаднах байдал нь магадгүй тэр хүний одоо зан төлөв тий зан төлөвийн онцлог гэдэг нь юмд өрсөлдөх дуртай, давмгайлах дуртай, манлайлах дуртай тий. За тэгэнгүүтээ бас өмсөн хувцаар нь бас шинжих гээд байдаг тий. Тэгдэг. Тийм. Гэтэ юу бүг өмсдөг бас үндэслэнгүүд байгаад байдаг шүү дээ тий. Бид нарыг байна. Тэгэхээр бас юу. Тэгэхээр ерөөсөө гендерийн ангилал гэдэг маань хүүсийн ангилал биш, нийгэм, соёл, цаг хугацаа түнд өгж байгаа дүр одоо түнд өгж байгаа үүрэг байгаад байгаа юм байна. Тэрүүгээр бас нөгөө тухайн нийгмээс хүлээж байгаа хүлээлттэй бас холбоотой гэж байна. Тийм, нийгмийн хүлээлт ийм байх ёстой гэдэг хүлээлт тий. За тэгэнгүүтээ одоо ядгийн гендерийн үүрэг гэж гарч ирж байгаа тий. Ямар үүрэг хийх ёстой, ямар дүр байх ёстой гэхээр эрэгтэй хүмүүс жишээлбэл хүчтэй байх ёстой, ойлгохгүй байх ёстой. Сая соёлоо зүүн ярьсан шүү дээ. Эмэгтэй хүмүүс бол хүн санаа тавьдаг байх ёстой, сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг байх ёстой, бусдаас тусламж хүсдэг байх ёстой. Бусдаас бас энийг ингээд яав тусламж хүсдэг эмэгтэй хүмүүс бас нийгэм таатай байдаг гинэ. Энэ хүн өөрийнхөө чадахгүй байгаа зүйлийг мэддэм байна. Учираас тусламж эрэгтэй хүмүүсийн хувьд бол тэгж хардаг үг харин тэгж ханддаг. Айгу сул дорой ч юм уу. Тийм, эмэгтэй хүнийг бол ерөөсөө тэгж харддаг байхгүй тий. За тэгэнгүүтээ гендерийн үүргийг зөрчснөөс болоод тий жишээлбэл эрэгтэй биологийн хүүсийн хувьд эрэгтэй хэрнээ эмэгтэй хүний дүр, эмэгтэй хүний үүргийг гүйцэтгэж байгаа хүмүүсийн хувьд ямар ачаалал, ямар сөрөг үр дагавар ирдэг вэ гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй. За эмэгтэйчүүдийн хувьд одоо жишээ нь эрэгтэй тийм гендерийн үүргийг хийгээд байгаа, гендерийн дүртэй яваад байгаа. Тэр хүнд бол хүмүүс алга ташдаг гинэ. Өө чи сайн байна штэ. Мундаг байна гэж алга ташдаг. Эрэгтэй хүн тийм байх юм бол нийгэм түүнийг доогуур үнэлдэг.
Тэ жишээлбэл одоо тийм хүүхдээ хараад гэртээ байгаад байгаа. Гэрээ авгаа шиг гэж. Тий. Магадгүй ажил дээр эмэгтэй хүмүүсээс доогуур байгаад байгаа гэдэг ч юм уу те. Тийм байх юм бол юу яддаг гинэ. Одоо тийм одоо хүмүүст уйл сэтгэл хөдлөө ярьдаг ч юм уу те. Тийм байх юм бол эрэгтэй хүмүүсийг төдийлөн хүндэлдэггүй. Тэгээ энэ бол үнэхээр одоо нийгэмд үүсэж байгаа гендрийн үргийн одоо ачаалал айгу сөрөг үр дагавар болчиход байгаа байхгүй юу. Тийм. За тэгэнгүүтээ одоо энэ нөгөө юу яадаг эрэгтэй хүүхдүүд бол жишээлбэл биеийн тамирын хичээлдээ сайн байх хэрэгтэй. Тэгвэл спортлог биш эрэгтэй хүүхдүүдэд яадаг вэ гэхээр төдийлөн бас таатай байдгүй гинэ чи одоо эрэгтэй хийхнэ яа. Сул байс юм би ч гэдэг юм тий. Тийм яагаад ингэж спортоор хичээлдэг юм бэ хаахаддаг. Эмэгтэй одоо шинэ ийм судалгаа байгаа хгүй нэг оюутнуудаас авсан судалгаа гинэ. Охтуудаас авсан эмэгтэй хүүхдүүдээс авсан судалгаа гэхээр яадаг вэ гэхээр өөртөө ихтгэлтэй бие даасан байхыг айгүй хүсдэг. Гэтэл хэд их энэ байдал нь гараад эхлэхээр яах вэ гэхээр бас хүмүүс бас төдийлөн таатай байдгүй. Ялангуяа нэг эрэгтэй хүмүүс тэрийг бас таашаадгүй гинэ. Тэгтээ энд өгж байгаа сөрөг ардам харьцангуй гайгүй эрэгтэй хүмүүсийг бодвол за тэгэнгүүт охтуудын хувьд бид нарт бас өшөө ямар ачаал байдгүй хэр хүүхэд гаргамааргүй байгаад байдаг. Бид нар эхлээд ажиллаа хиймээр байдаг гинэ. Эхлээд карьер жоохон төлөвлөмөр байдаг. Эхлээд сурмаар байдаг. Тэгсэн чинь манай Монголд ч гэсэн аюултай шүү дээ. Одоо шинэ цагаан сар болоход хүмүүс ингээд аюултай хитэ хүнээс байгаа. Тий, охтуудыг бол хүүхэд гарах болоогүй нуу насчаа явлаа шүү гэл ингээд байдаг те. Энэ болохоор эргээд аюул хачаал болоод байдаг те. Гэтэл охтууд маань сурж боловсрох, магадгүй цаг заваа сурж боловсрох, аялалд явах, зугаацах зингээ хүүхэд гарахаас өмнө их ажлууд зөндөө байгаад байдаг те. Тэгэхээр энэ за ийм зүйлүүд бол бас гендрийн ачаал байгаад байдаг. Хүүхдийн хувьд яадгүй гэхээр ингээд заримдаа ингээд дотор байгаа юм ингээд хүнтэй удалж ярмаар агааддаг. Уйлмар санагдаад байдаг. Тэг хүнээс тусламж гуймаар санагдаад байдаг. Гэтэл тэрийг хүмүүс хүлээж авч чаддаггүй. Тэгэхээр энэ бас ачаал үүсэдэг. Энэ нь ажлын байран дээр бас байгаад байдаг. Тэ ийм байгаад байдаг. За тэгэнгүүтээ одоо жишээлбэл эрэгтэй гендрийн үргийн ачааллын талаар нэлээд олон судалгаа хийсэн байна л да. Ямар судалгаанууд байсан гэхээр эрэгтэй хүнтэй ингээд дотн харилцсан гэдэг нь чи буруугаар ойлгоорой. Дотн харилцсан гэдэг ингээд найз нөхдийг арай ойр харилцаа. Тэрийг болохоор эрэгтэй хүмүүс ингээд болгоомжлоод идэг. Яагад гэвэл эрэгтэй хүмүүс эрэгтэй хүнтэйгээ тийм харилцаа үүсгэхээр нөгөө гей ч юм уу, тэ хомосексуал ч юм уу, тийм байдал намайг тэгэж харчихгүй гэдэг санаанаас боддгоос болоод эндээс жоохон цутаагаад байдаг. Тэгэхээр энэ бас эрэгтэй хүмүүстэй харилцаанд асуудал үүсгэж байдаг. За дараа нь эрэгтэй хүмүүс бол манлайлах, өрсөлдөх тийм чадвартай байх хэрэгтэй. Гэтэл энэ нь дахиад багаар ажиллах, ажлын газар дээр бас юм харилцаа асуудал үүсгээд идэх нэр тийм биш эрэгтэй хүмүүсийн хувьд. За дараа нь болохоор нөгөө эрэгтэй хүмүүс сэтгэл хөдлөлөө нуух ёстой, сэтгэл хөдлөлөө дарах ёстой гэдэг асуудал бас байдаг тий. За тэгэнгүүтээ одоо шинэ ажлын газар дээр ингээл эрэгтэй хүмүүс ингээд өргөж мөрөх тийм юм айгу хийдэг ш тий. Ширээ сандал зөө. Тийм ширээ сандал зөө. Тийм нүүлгэлтийн юмнууд. Одоо шинэ манай сэтгэл судлж бол цөөхөр хөвгүүдтэй. Тэгэхээр дандаа ингээл зөөж мөөх цэвэрлэгээ ном зөхөд хөвгүүдийг айгу дууддаг тий. Охтуудыг бараг яадгүй шүү дээ. Тэрийгөө даахгүй гэд. Тэгэхээр энэ биеийн хүчил шаардсан ажлыг хийж чадахгүй эрэгтэйчүүдийн хувьд бас ачаал үүсгээд байдаг. Магадгүй одоо нөгөө бие махбодын өвчтөй байж олно шүү дээ. Хүнд хүчээр юм зөөж чадахгүй. Тэгэхээр энэ нь эргээд бас ямар ачаагүй юм дэ энэ чинь юм өргөж чаддгүй юм уу? Эмэгтэй хүмүүс ингээ өргөж яваад тахад гэдэг ийм их юу бас үүсгээд байдаг тий. За түүнээс гадна нөгөө бие даасан өөртөө ихтгэлтэй байдал нь бусдаас тусламж хүсэхгүй байх гэсэн ийм зүйлийг өөрт нь бий болж шүү дээ. Энэ нь эргээд эрэгтэй хүмүүсийн хувьд яадгүйгээр харилцааны асуудал, эрүүл мэндийн асуудлыг үүсгэдэг. Тэгэхээр энэ бол эрэгтэйчүүдийн гендрийн үргийн ачаал байдаг. Тэгэхээр одоо эрэгтэйчүүд хамт олон бас эрэгтэйчүүдийн энийг бас харгалзаж үзэх хэрэгтэй байх нэ тий. Ингээд нөгөө ажил үүргийн хата ялгуурлахгүйгээр байх нь хүнд ингээд гендер үүргийн ачаалыг өгөхгүй, харилцаа эрүүл мэндийн асуудлыг бас үүсгэхгүй болж байгаа байхгүй тий. За эмэгтэйчүүдийн үүргийн ачаал дээр эрэгтэйчүүдийг бодох юм бол судалгаа цөөхөн хийгдсэн байт юм байна л да. За энэ яах вэ гэхээр жишээлбэл хараа зарим эмэгтэй хүмүүс ингээд нөгөө хүнд ингээд халамжлах тийм дээр жоохон сул байгаад байдаг юм л дээ. Жишээлбэл энийг ингээд яг бид нар хичээл орж хад яасан гэхээр манай нөгөө айл юм ингээд бэр болоход ингээд хүнд халамж тавьж үзэх хүн ч аяг хэцүү байсан. Нөгөө бэр маань ингээд
айгүй халамжтай. Гэтэл би ингээд халамжгүй байгаа учраас ингээд заримдаа ингээд хатмынх нь намайг юу гэж бодох юм бэлээ гэж боддог гэж байгаа байхгүй. За тэр байдал бас үүсгээд байгаа байхгүй. Ингээд за яасан та тийхүү инхүү цай авах уу нэтрэ гэл гэдэг юм ингээд байх хэвээр байна л да. Гэтэл нийгэм хүлээгээд идэг зарим эмэгтэй хүмүүс мартчихдаг шүү дээ тэрийга тий. За тэгээд бас ядгүй гэхээр ингээд бас эмэгтэй хүмүүсийн хувьд ингэдэг гин бусдад ингээд сэтгэл татам харагдах ёстой, эмгтээлэг харагдах ёстой гэсэн нийгэм тийм ачааллыг үүсгэжтэй тийм тий. Гэтэл тийм биш бас хүмүүс байгаа шүү дээ тий. Магадгүй гаднах байдалтай нэг санаа тавьдаггүй, бууддаггүй ч юм уу одоо яадаг чинь тий санаа тухтай байдаг хүмүүс бас тийм байж болно шүү дээ тий. Магадгүй хувцлалтандаа ч гэсэн заавал эмгтээлэг биш өөртөө эвтэйхэн хувцс өмсдөг эмгт. Тэгэхээр энэ нь бас нийгэм ч юм уу одоо хүмүүс бас өөр одоо сэтгэл татан байдал биш вэ гэдэг байдлаар яг эрэгтэй хүн шиг хөцлөх юм а эрэгтэй шиг юм а энэ хүн ер нь л гэж ингээд энэ нь эрэгтэй хүмүүс бас ингээд ачааллыг үсгээд идэг. Тийм бас тэгж ярьдаг. Тийм байдаг байдал байх нэ. За тэгвэл ерөнхийдөө сая нийгмийн талаас одоо нөгөө гендерийн үүргийн ачаалал гэдгийг хоёлаа нэлээд дэлгэрэнгүй ярьлаа тий. Тэгвэл яг ажлын байран дээр одоо энэ гендерийн үүргийн ачаалал нь яаж илэрч байгаа вэ? За бид нар бүгдээрээ хүмүүс одоо ажил мэргэжил эзэмшсэний дараа те төгсөөд ажилд орно. Бүгдээрээ сэтэл бол адилхан. Бүгдээрээ ажилд орё гэсэн сэдэлтэй. Эрэгтэй эмэгтэй биологийн үсгийн хувьд те адилхан. Гэхдээ хүүхэд гаргаснаас хойш ажиллах нь эмэгтэй хүмүүсийн хувьд яах вэ гэдэг асуудал гарч ирдэг те. Хүүхдийг бол 3 нас хүртэл заавалжгүй харах хэрэгтэй. Ер нь л хүүхдийн хөгжлийн хувьд бид нар заавалжгүй хийдэг те. Гэтэл энэ нь эмэгтэй хүмүүсийн карьерт маш их нөлөөлж идэг. Ажиллахгүй 3 жил байна гэдэг маань тий. За тэгвэл мэрэгжлийн боломжийн хувьд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд ялгуурлалт аюух байдаг. Яг тэгвэл мэрэгжлийн үнэлгээний хувьд эмэгтэйчүүдийг доогуур үнэлэгддэг тий. За хангамж дэмжлэгийн хувьд бас адилхан. Эмэгтэйчүүдэд ерөн судалгаагаар яаж гисэн хэрэг эрэгтэйчүүд илүү хангамж дэмжлэг байгаад идэг. Дэмжлэг ялангуяа эмэгтэй хүмүүсийн хувьд дэмжлэг айгүй байг одоо эрэгтэй хүмүүсээс доогуур байгаад идэг. За тэгээд судалгаагаар бас яаж гарсан бэ гэхээр нөгөө дөнгөж ажилд орж байгаа хүмүүс ч юм уу те зүгээр дөнгөж ажилд орж байгаа бас биш. Зүгээр ажилд орох гэж ярьслага авч байгаад хүний нөөцөг нь таны цалингийн хүлээлт ямар вэ гэхэд эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүс дандаа доогуур цалин хэлдэг. Тэгэхээр энэ бол нөгөө эмэгтэй хүмүүс өөртөө итгэл байхгүй байгаад байгаа байхгүй. Эрэгтэй хүмүүсээс доогуур санаа зовсондоо ч юм уу те би ингэ хэлжүүл намайг тэгж үнэлэхгүй байх уу гэж боддог ч юм. Эсвэл би ингээд өндөр цалин хэлчих тэр хэмжээгээр би ажиллаж чадахгүй бол яана гэдэг бодол эрэгтэй хүмүүс төдийлөн байхгүй эсвэл бага эмэгтэй хүмүүст илүү байгаад байгаа юм. Тэгэхээр ер нь эндээс ингээд зөвлөхөд эмэгтэй хүмүүс цалингаа жоохон ахиух хэлж болно шүү гэж хэлээд дандаа эрэгтэй хүмүүсээс доогуур хэлээд байгаа байхгүй тий. Ерөнхийдөө заруудыг харахаар ч гэсэн тиймэрхүү байдаг тий. Одоо нөгөө юу гэдэг чинь уул уурхай ажилтнууд хөвчлэн нөгөө эрэгтэй ажилтнууд байдаг учраас арай илүү өндөр цалинтай ч юм уу. За тэнгуүтэ багш, за сувилагч гэхээр дандаа эмэгтэй хүмүүс их хөвчлэн ажилтдаг ажлын байран дээр цалин арай бага. Буцаагаад нөгөө хүмүүс маань байгууллагууд руу CV-гээ явуулахдаа хүртэл бага бичээд ирдэг ч юм уу тий. Тэмдгүүд тохиолдол гэж хэлээ. Тэгэхээр энэ эрэгтэй хүмүүсийн өөртөө итгэл их байгаа учраас тэд нар ажил дээр гараад хүмүүстэй харилцах, ажиллах нь шал өөр болоо явчихж байгаа юм тий. За ийм зүйл байх нь. За түүнээс гадна нөгөө ажил дээр бас ямар одоо болом гадуурхалт байдаг хэрэг шилэн тазны нөлөө гэж байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Эмэгтэй хүмүүс удирдах албан тушаал хийх боломж эрэгтэй хүмүүсээс бага байгаад байдаг. Дэмжлэг тийм боломжууд. Тийм учраас одоо ингээл харахгүй. За дунд түвшний удирдах албан тушаалууд эмэгтэй хүмүүс байгаад байгаа. Ер нь байгууллагын дээгүүр зэргийн удирдах албан тушаал дандаа эрэгтэй хүмүүс байгаад байдаг. Тэ. За дараа нь шилэн шатны нөлөө гинэ ингээд лифтээр явдаг шиг тий. Тэгэхээр энэ бол эмэгтэйчүүдийн ахих хурд удаан байдаг. За энэ дээр зөвхөн одоо гендерийн талаасаа гэхгүй бас нөгөө хүүхэд гаргах, инээ тэрэ тий магадгүй хүүхэд тасрах эдгээр чинь бас нөлөөлөд байгаа байхгүй. Гэр бүлийн хин нэг нэгийг ясах гэдэг дээр дандаа эмэгтэй хүмүүс илүү байгаад байгаа байхгүй. За тэгээд ажлын байран дээр бол эмэгтэйчүүдийг доогуур үнэлэх ийм зүйл байгаад байгаа тий. За түүнээс гадна ямар зүйл гарч ирсэн бэ гэхээр нэг ийм завар байгаад байгаа байхгүй. Ямар байгаа гэхээр судалгаагаар юу гэж гарч ирсэн бэ гэхээр ажилдаг эмэгтэйчүүд ажил хийдгүй эмэгтэйчүүдээс сэтгэл хөдлөлөө хянах чадвар илүү сайн байдаг ажлын байран дээр. Яг л ажил хийдгүй эмэгтэйчүүд гэртээ сэтгэл хөдлөө тэр чигээр нь ямар ч хяналтгүйгээр нөхөртөө, хүүхэдтэй гаргацдаг. Эмэгтэй хүмүүсийн хувьд ажил хийдэг эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл хөдлөө хянаж чаддаг учраас тэд нар харилцааны асуудал харьцангуй бага. Яг л өөрийгөө хянаж чаддаг. Олон хүнтэй байна шүү гэдгийг мэдэрдэг. Тэгээд тэрэндээ цогцож чаддаг. Гэтэл
ажил хийдгүй эмэгтэй хүн бол хянаж чаддгүй, тэрийг зохицуулж чаддгүй учраас харилцааны асуудал үүсээд илүү ажил хийдгүй эмэгтэйчүүд эрүүл мэндийн хувьд, бие махбодын болон сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд асуудал үүсээд идэг. Тийм байна. Тийм. За тэгэнгүүтээ эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг яасан бэхээр эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ажил хийгээд явах юм бол бүтэн цагаар ажиллаад эхлэхээр нөгөө гэр бүлээ харах, асрах тийм ачаал нэмэгдээд эхэлдэг. Тэ? Энэ ачаал нэмэгдэхээр нөгөө мэдрэмж сэтгэл хөдлөө хянах чадвар буураад эхэлт юм байна л да. Жишээлбэл энэ ачаал нэмэгдээд илүү стресстэй болж эхэлдэг. Тийм, буураад эхэлдэг. Тэгэхээр энэ нь нөгөө эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сүргээр нөлөөлдөг. Тэ одоо жишээлбэл стресстэй болно гэвэл ходоод өвдөн, байнга толгой өвдөн, тэ нойргууд ингээл бүхэл төрлийн бие махбодын шинж тэмдгүүд илэрнэ, тэ. За нөгөө талаас, за нэг хэсэг ийм хүмүүс, нөгөө хэсэг хүмүүс нь яах вэ гэхээр жишээлбэл одоо эмэгтэйчүүд ингээд ажил хийгээд цалин их авах юм бол нөхрөөс илүү цалин аваад явдаг. За энэ нь яах вэ гэхээр тухайн хүн эмэгтэйчүүдийн мэдрэмж сэтгэл хөдлөө хянах чадварыг дээшлүүлчихдэг. Одоо жишээ нь би нөхрийгөө харилцаагаа би анхаарах хэрэгтэй байх нь гэдэг энэ зүйлийг дээшлүүлээд явдаг тий. А нөгөө нэг хэсэг нь болохоор нөгөө гэр бүлийн ачаалал бүтэн цагаар ажиллах болохоор ачаалал нэмдээд ирэхээр нөгөө тэрнээс болоо бухимдаа сэтгэл хөдлөө хянах чадвар бас буурчдаг. За тэгвэл ийм тохиолдолд бид нар ямар арга хэмжээ авах юм бэ? Тэгэхээр ийм тохиолдолд хараа ажлын зарим газрууд бол нөгөө ажлын газрынхаа тэр цэцэрлэг байгуулдаг. Тэ энэ цэцэрлэг байгуулахаар нөгөө хүүхдийн ажил хийдэг эмэгтэйчүүдийн ажлын ачааллыг багасгаад байгаа хгүй. Цэцэрлэгт хоол зөөхгүй ажлынхаа газрын цэцэрлэг өгчин. Тэгээд тарахтаа хүүхдүүдэд аваад явчихна. Тэ гэх мэтлээ ийм байдлаар багасгаж болдог. Хэрвээ ажлын газарт магадгүй ингээд нөгөө эмэгтэйчүүдийн ингээд одоо ажлаас хашрах хам шинж, стресс нэмэгдээд байх юм бол тэгвэл юун дээр анхаарах юм? Эмэгтэйчүүдийн тэр гэр бүл нийгэм дээр нийгмийн халамжийн магадгүй нөгөө нийгэм талаас нь илүү одоо ажлын одоо байгууллагын дэмжлэг үзүүлээд эхлэх юм бол тэр эмэгтэйчүүдийн одоо гутрал, сэтгэл гутрал одоо юу гэдгийг тэр асуудлууд нь багасаад явах байхгүй. Тэгэхээр энэ дээр ажил олгогчд анхаарах хэрэгтэй. Тийм зөвхөн тэр хүн чинь одоо яадгийн цалингийн нэмээд заяа магадгүй одоо яадгийн өдөр амрах цагийн нэмээд ачаа тэр хүний одоо бие махбодын болон сэтгэл зүйн асуудал буурахгүй байхгүй. Тэр хүнд яах вэ гэхээр үүсээд байгаа тэр гэр бүлд нь ачаал өгөөд байна. Ягдгүй л одоо ер нь ажлууд дандаа л оройн цагаар бидний хувьд ч гэсэн ажлаа тарчаад дандаа гэртээ ирж ажиллаа хийдэг тий. Заримдаа би юу гэж бодох гэхээр ерөн гэртээ ирж ажиллаа хийдгүү тийм ажилд орж үзэх юмсан гэж боддог. Тэгэхээр энэ нь яадгүй гэхээр ингээд ажлын ачаал үүсгэдэг. Тэгвэл энийг байгууллага анхаарах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Бас эмэгтэйчүүдийн хувьд болоод ирэхээр ажиллаа хийгээд дуусаад гэртээ очихоор дахиад гэрийн ажил хүлээж авах чинь тий. Тэгэхээр ажил олгогчд маань ерөнхийдөө одоо түрүүний гişгний багшийн маань хэлсэнчлэн ажлын байран дээр нь ойрхон сургууль цэцэрлэгийг бий болгож өгөх. За эсвэл ажлын уян хатан цагийг за магадгүй гэрээсээ бага цагаар ажиллах боломжоор хангах гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү зохицуултуудыг бас хийх боломжтой байна. Магадгүй нөгөө хүүхдүүдийн сургуульд хүргэж өгөх зөөх асуудлыг байгуулахаараа бас шийдэж бас яа болохгүй гэж тий. За тэгвэл ерөнхийдөө энэ хүрээд подкастын маань дугаар өндөрлөгт өгч байна. За гişгний багшийн маань хувьд яг энийг л заавал одоо ажил олгогчид шийдээд өгөөсэй, гендрийн хувьд те ингээд өгөөсэй гэж хэлмээр байгаа зөвлөмөр байгаа зүйл байгаа юм. Ер нь бол нөгөө нэг байгууллага дээр үүсэж байгаа асуудал угаасаа байгууллагын удирдлагууд юун дээр анхаардаг вэ гэхээр ажлын гүйцэтгэл, үр бүтээл, бүтээмжил авах хэрэгтэй гэж анхаардаг шүү дээ, тий. Чанартай гүйтгэл авах хэрэгтэй. Гэтэл тэрийг дагаад юу байдг вэ гэхээр тэр чанартай гүйцэтгэлд юунд нөлөөлдөг вэ гэхээр ажилчдын сэтгэл зүйн эрүүл мэнд, сэтгэл ханамж, байгууллагаар үүсэж байгаа сэтгэл ханамж тий. Энэ нөлөөлөд. Тэгвэл энийг бид нэр анхаарахтаа юу яхав энд нөлөөлөд байгаа хүчин зүйл нь чухам юу юм бэ гэдгийг айгуус анхаарах хэрэгтэй байдаг. Тодорхойлох хэрэгтэй байна. Тийм тодорхойлох хэрэгтэй байдаг. Тэгээд ялангуяа байгууллага дээр байгаа эрэгтэй эмэгтэй ажилчдыг яг тэгш үнэлэх, тэднэрт өгөх одоо дэмжлэг тусламжийг тэгш хүртээмжтэй болгох, удирдлагт сонгогдоход тэгш боломжийг олгох тэн дээр айгүй их анхаарах хэрэгтэй юм шиг надад санагдав. Тэгвэл бас нөгөө хүмүүсийн сэтгэл ханамж чинь өөр байна тий. За тэгээд мөн энэ одоо чи эмэгтэй эмчийн хэрэгтэй, чи эрэгтэй эмчтэй хэрэгтэй гэдэг хүлээлтийг бас багасгах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За тэгэхээр өнөөдрийн дугаараар ерөнхийдөө биологийн хүүс болон одоо гендрийн ялгаа, гендрийн үүрэг, түүнд ирэх ачааллын тухай бид нэр ажлын байр болон нийгмийн өнцгөөс нь ярьлаа. За энэ хүрээд энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. За баяртай.